одоо агцаа уулахаар Намянжуу хотод байдаг Ебунсан гэдэг нэртэй бол. Тэгээ энэ ч болохоор энэ юм дээр харж байгаа замуудын 1-р курс орон дээшээ гарна. Ебунсангаас цааш 30 минут доош уруудаж явхлаар миний очих хөстэй газар хайгуан амарсан энэ биччихээ байгаа гэсэн. Тэгээ тийш очиж ямар ч юм гээд хамтдаа гарцгаая. 15 минут орчим явж байгаад жоохон амарх хэсэг гарч ирээд суусан. Гэхдээ огцон мөөшөө дээшээ авч байгаа учраас амар ядарч байна. Энд самбар дээр Ебунсаны ойгол хүртэл 143 км болсон гэдэг. Боцсон гэж байхгүй. Ууланд гарах нэг сайхан юм. Дундаас нь зогсооно гэсэн юм байхгүй. Эцсийн хүргэдэг учраас яаж иж байгаад зоригтой хүрнэ. Дундуур нь чухаллаа. За Ебунсангийнхаа оргил дээр гараад ирсэн. Энэ газар нь болохоор далайн төвснөөс дэш 683 метрийн өндөрт байдаг гэнэ шүү. Цаг 40 минутын дотор гарч ирлээ. Гэтэ би дунд нь 2 удаа том амарсан. Тэгэхээр чи яг ингээд зогсолтгоо яах юм бол нэг цаг араас цаг 30 минут юм. Ямар ч хэсэг ирчлээ. Баг. За одоо болно штэ. Гэтэл нь яг явууллаа баг. Орчлээсэн. Хамгийн том даваагаад авчлаа. Би тэгээ сая чинь Ебунсан би доороос гарч ирсэн. Би энэ ч байгаа. Энэ хоногдлох газар энэ ч байгаа. Энэ доош байгаа. Энэ цог капсан гэд энэ зүг рүү явах юм бол гэхдээ дандаа уруу зам гэсэн. Энэгээр 30 минут бас явна гэд. Ямар ч байсан хамгийн өндөр оргил хэсэг дээр хүрээд ирлээ. Яа үнэхээр сайхан мэдвэ. Барьдаг юм байна. Damn. Яа кино ч гоё музик. Зүгээр үзэж байсан. Одоо цаг 6 хагас болж байна. Дуу сонсоос өөр хийж юм чадахгүй юм чам. Юу яах юм бэ? Жаахан унтж байгаа босч ирд юм болоо. Энд ч уулын ирсэн чинь тэр юун дээр болохоор ингээд хоноглож болохгүй гэж юм бичсэн. Тийм болохоор жоохон санаа зовсон байдалтай. Одоо суур хүн байхгүй байгаа учраас. Тэр энэ чинь нэг ойрхон эсгэгчийн одоо бэлтгэх сургууль хийдэг юу байгаа гэж цэргийн анги байгаа. Тийм болоод тэр юм уу дээгүүр хэсэг тэр байн нисээд байна. Жаа төвшөртэй л юм. Тэгээ надаас гадна ядаж нэг хүн ихчүүл би болонгүй 50 шарчих гээд байгаа. Тэгт
Шүн би уулан дээр ганцаараа биш. Ганцаараа хонморг байна. Хоёрт ядчил хориглаагүй гэдэг нь баттай болчихно. Яг тэгэхээр чинь би энэ газрыг хайхтаа яг сүүлийн үеийн мэдээлэл гэж би ерөөсөө хайгаагүй нэг аль харахад бараг 2-3 жилийн өмнө мэдээлэл яваад байсан. Сүүлийн үеийн мэдээлэл би хараагүй мэдчихэж байгаа байхгүй. Би нэг хамгийн гол нь би ганцаараа хонмоор байна. Гэхдээ ганцаараа хонохоос илүү хамгийн их опшн нь сүлжээ барьдуун жоохон онцгүй юм. What if it's me looking down on me? The world above must also be. This could go on for infinity. Color coded just to keep me sane. My world is finally starting to take shape. I press the button and it bursts into life. This time nothing will escape my sight. I see the stars and the planets soon follow. Expect to have the universe by tomorrow. Just sit back and relax, don't worry. The world can wait. No need to hurry. Бүрийд ирсэндээ бүр 100-аас 100% бүртгэл хангалуун байна. Үнэхээр гоё наад жаргаж байгаа. Вау. Ийм гоё юм ганцаараа үдэж байгаад л жоохон асуудалтай байна. Харамсалтай байна. Найзуудтайгаа гэр бүлийнхэнтэйгээ хамт байсан бол сайхан байхгүй юу? Тэгээд ямарсан одоо 7 өнгөрч байгаа учраас оройн хоолой эзэн дээр хаа